Сайн байцгаана уу? Дараагийн тарот хвчлэгтээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ 3 стикер тавьсан байна. Энэ тэргэл сар маань танд ямар сайн сайхан бүхэн ирж байна вэ гэдэг асуулт тавьсан байна. За нэгдүгээр бүлгийн стикер маань ийм сартай байна. За хоёрдугаар бүлэг ийм сартай байна. За 3 дугаар бүлэг ийм сартай байх нэ. За та бүхэн маань энэ стикерээс зураг харж байгаа таалагдсанаа сонгороо. За сайн байцгаана уу, нэгдүгээр бүлгийнх нь рейтингдээ тавтаа морилно. Та нарын сонгосон стикер маань энэ үлдээ тэргэл сарны стикер сонгосон байгаа. За зарим ихэнх хүмүүс маань хуучин шин циклийг эхлүүлээ явж байна л да. Хуучин циклийг ингээд ардаа орхиод шин цикл рүү ингээд шинээр хөл тавиад амьдралыгаа ингээд шинээр эхлүүлээд ингээд маш гоё баяр баясгалтайгаар ингээд явж эхэлж байна. Та тэгээд хуучин бүхнийгээ олж хараад шинэ бүхтөө өнгөрөөсөн бүхнийг өөрөө дээрээс бараг л харж байгаа юм шиг ингээд өөрөө бүх алдаа дутагдлуудаа хараад таниад ингээд маш гоё баяр баясгалтай өөрийнхөө үнэн сэтгэлээрээ ингээд энэ сайхан тэргэл сарнаар орж байгаа юм байна. За энд магадгүй ихрийн орд байж магадгүй хилэнц үхэр арслангийн орд байж магадгүй ийм ордны хүмүүс маань маш сайхан шинэ эхлэлийг ингээд тавиад бүрдүүлээд явж байгаа юм байна. Энэ бол маш гоё амжилттай байна. За зарим нэг хүмүүс маань ингээд ажиглаад байхад зарим нэг 100 тооны хүмүүс байж магадгүй. Тэгэхэд өөрийнхөө итгэлийг ерөөсө алдчихсан, ямар нэг зүйл дээр буугаад өчгсөн, өөртөө итгэлгүй болсон. Би чадахгүй дээ, би ингэхгүй дээ гэсэн нэг худлаа нэг итгэл үнэмшилтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд ямар нэг муу зуршилтайгаа ингээд бас хамтдаа байгаад байгаа. Тэрнээс муу зуршлаас бас салж чадахгүй байна л да. Тэрэндээ хитрхи их автчихсан. Тэгээд энэ хүмүүс маань жоохон шин цэгтэл рүү арай орж амжаагүй яваад байгаа харагдаж байна. Тэгээд өөрийгөө ер нь нэг итгэлээ алдчихсан байгаад байна. Тэгээ бас энэ хөдөр 6-гийн аяг доош хараад гараад ирэхээр зэрэг өнгөрсөнд ингээд өөрийн дотоод хүүхдтэй урд нь болоод сэтгэлийн шарах маш их байж исэн болвол яг л тэр сэтгэлийн шарахаараа одоо хүртэл ингээд амьдраад яваад байгаа харуулад байна л да. Тэгэхээр энэ тэргэл сарнаар энэ болохгүй байгаа энэ сэтгэлийн шархаа энэ хүүхэд насанд авж исэн энэ сэтгэлийн шархаа тавьж явуулаарай. Тэгэх юм бол маш сайхан цикл рүү бас орох боломжтой бас байгаад байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань өөрсдөө болж өнгөрсөн бүхий л үйл явдлуудаа хуучин байсан бүх зүйлсүүдээ орхиж явуулаарай. Энэ тэргэл сар бол маш гайхамшигтай байгаа шүү. Та нарт бол өөрийгөө олж таниад энэ л чухал байна л да. Ер нь өөртөө маш их итгэлгүй болчихсон, сэтгэлээ маш их шарахтай зарим нэг хүмүүс маань байгаад байна. За энэ савааны жанжин доошоо харчихсан. Энэ маань бас хитрхи нэг зүйлд маш хитрхи айгу хурдстайгаар хийчих юмсан, бүтээчгэнсэн гэд ингээд байгаа. Тэгэхээр энэ чинь бас зөв алхам биш байна л да. Жохон ингээд цаг нь болоогүй юм дээр хитрхи яарад хурдан хийх гээд айгу тэгээ төлөвлөд байгаа гэсэн. Эн чинь цаг нь болоогүй учраас одоохондоо хийхгүйгээр төвчээртэй байгаарай гэдгийг бас харуулж байна. Магадгүй энэ ордноос иймэрхүү буруу алхам хийчих магадгүй штэ. Тийм болоход энэ дээрээ сэргийлээд авчих юм бол маш сайхан байх нэ бас. Тэгээ бас ямар нэгэн ирээдүйн төлөвлөгөөгөө бас хит их нөгөө анхаарал
та анхаарлаа нөгөө нэг хэрэггүй юмд их анхаарлаа хандуулаад байна л та. Тэгээд энэ л болно гэд худлаа нэг итгэл үнэмшил тэгээд ингээд яваад байгаа юм байна л та. Тийм болох тэр энэ яарсан сандарсан энэ бүх юмнуудаа тавьж явуулаарай. Энэ сайхан тэргэл сарнаар энэ гүзээлзгэн сар маань маш бидний болж өгөхгүй байгаа бүх зүйлсийг ингээд тавьж явуулахад маш сайхан тэргэл сар маань гарч байгаа. Тэг 3 өдөр гарч байгаа. Тийм болохоор энэ дээрээ бас та бүхэн ажиллаад өгчвөл маш сайхан эрэг бүхэн ирэх нэ. За энэ 10-ын азийн хүрд маань гарч ирсэн. Тэгэхээр та нар маань маш гоё азийн хүрд та нарын бас талд байгаа байхгүй юу? Магадгүй ингээд өөрийгөө жоохон болохгүй байгаа сэтгэлийн шархаа ингээд анаад иймэрхүү байдлаа ах юм бол та нарт бас ингээд азийн хүрд чинь ингээд эргэж та нарын талд ирэхээр харагдаад байна л да. Зарим нэг сургуулийн хүүхдүүд энд бол сургууль 10 жилээ төгссөн ч юм уу оюутнууд байсан бол оюутнууд сургуулаа төгссөн тийм гоё ямар нэгэн зүйлсийг ингээд төгсгөж байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр аз бүх нь одоо ингээд та нарын талд ирж байна. Ямар ч гэсэн нэгдүгээр бүлгийнх маань энэ хурдан яруу шийдвэр гаргахаа азнаад ерөнхийдөө өөртөөгөө ингээд энэ болоод нэг тийм зарим нэг хүмүүс маань ингээд жоохон сэтгэлийн шархаа аниулж чадаагүй харагдаад байна. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө энэ тэргэл сарнаар ажиллаад өгөх хэрэгтэй харагдаж байна. Тэгээд яарсан тийм адгуурсан тийм зүйлийг жоохон бодож төлөвлөж хийгээрээ. Тэгэх юм бол азийн хүрд бас маш сайхан та нарын талд ирэхээр байгаа байхгүй юу хүссэн бүхэн чинь ингээд биелэхээр харагдаж байна. Амьдралын нэг цикл чинь бас ингээд энэ ч ингээд нэг цикл энд бас ингээд нэг цикл бас дуусаад байгаа байхгүй. Ерөнхийдөө та нарын юун дээр маш сайхан ингээд циклүүд дуусаад байна л та. Хуучин ингээд трама, шарах одоо энэ бүхэн энэ тэргэл сарнаараа аниулчих юм бол та нар ингээд шин цикл та нарын амьдралд маш сайхан бүхэн орж ирэхээр харагдаж байна л да. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнх маань энэ дээрээ маш сайхан анхаарал өгөөрэй. Би магадгүй ингээд та нарыг ойлгосон болов уу гэж давтан яриад байгаа санагдсан. Тийм болохоор тэгээд ер нь ойлгосон баха гэж найдаж байна. За, сахиусан тэнгэрээс зөвлөгөө авсан байгаа. Энэ болохоор адрена гэдэг ингээд сахиусан тэнгэр байна. За, би чамайг чиний залбирлын хариулт руу хөтлөж байна. Өөрийн зүйн совин бодол санаа мөрөөдлийнхаа талаар ярьж буй нэг алхмуудыг сонсож даган мөрдөөрөө гэсэн байна. Тэгэхээр та бүхэн нэг хөтлөж штэ та нарын сахиусан тэнгэрүүд ингээд замчилж байна. Та нарын залбирлыг сонссон байна. Тэгээд та нарыг бас зөв зам руу чинь хөтлөөд ингээд чиглүүлээд явж байгаа юм байна шүү. Сахиусан тэнгэрүүд энэ адрена маш гайхамшигтай юм байна. Тэгэхээр ийм сайхан сахиусан тэнгэрүүдээр ингээд нэгдүгээр бүлгийнх маань хамгаалагдсан байна. Энэ маш сайхан байна. За дараагийн уулын нэг л хөөзөр сахиусан тэнгэрийн зөвлөгөө авах гэсэн чинь хоёулаа гараад ирсэн. Энэ бол Зена гэд бас маш сайхан гайхамшигтай сахиусан тэнгэр байгаа. Та бүх төрлийн хор хөнөөлөөс хамгаалагдсан. Одоо хамгийн муу бүх нь ард хоцорч байна. Би та бүхнийг амарч аюулгүй байдлыг мэдрахийг хүсэж байна. Тэгэхээр та нар ингээд муу бүхнээсээ ингээд энэ сэтгэлийн бүх юунаасаа шархаас ангижраа та нарыг ингээд хамгаалж штеп бүрээс. Сахиусан тэнгэрүүд чи үнэхээр та нарын төлөө л ажиллаад байна л та. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань энэ бүхэн дээрээ ерөнхийдөө ажиллаад өгөөрөө. Та нарын сахиусан тэнгэрүүд та нарыг бүр дэмжиж шүү. Тийм болохоор энэ зарим нэг хүмүүс маань сэтгэлийн нэг шаналл энэ дээрээ ажиллаад өгөөрөө нэг тийм тэгээд хурдан шийдвэр гаргадаг жоохон бодлогогүй яарсан цаг нь болоог юм дээр бити яраарай гэж гарч шүү. Энэ тэргэл сарны маань маш сайхан зөвлөгөө маань та нарт ийм сайхан зүйлс ирж байгаа юм байна. Тэгээд нэгдүгээр бүлгийнх нь баяр хүргэе. Тэгээд дараагийн бичлэгтээ уулзъя. Тэгэхээр лайк, subscribe дараад өгөөрэй, комент бас бичээрэй. Бусдад бас түгээгээрэй. Та бүхэндээ баярлалаа. За, 2 дугаар бүлгийнх маань ирээдүйдээ тавтаа морилно. Та нарын сонгосон стикер маань энэ тэргэл сарны стикер сонгосон байна. За,
энэний асуулт болохоор энэ тэргэл сар маань танд ямар сайн сайхан бүхэн ирж байна бэ гэдэг асуулт асуусан байгаа. Ерөнхийдөө энэ reading маань нэг л асуултаар асуугдаад ер нь явж байгаа. За энийг ерөнхийдөө хараад ахаар зэрэг хоёр төрлийн хүмүүс харагдаад байна л да. Зарим нэг хүмүүс маань энэ ингээд гацалтын энергитэй болчихсон. Ерөнхийдөө энэ гацалтанда маш удаан байгаад байгаа тийм нэг хүмүүс ажиглагдаад байна л да. Тэгэхээр энэ гацалтын байдлаасаа ер нь дүн шинжилгээ хийгээд өөрийгөө олж нээгээд ерөнхийдөө энэ байдал дээрээ жоохон удаан ингэж ойлгохоор байгаад байгаа байхгүй ойлгох ёстой харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ judgment шударга ёс гэсэн юм judgment хөдөр маань карт маань доош хараад гараад ирсэн. Энэ болохоор бас ямар нэг зүйлийн балансыг барих хэрэгтэй гэдгийг бас сануулдаг. Ямар нэг зүйл амьдралд чинь бас нэг магадгүй таны амьдралд шударга бус зүйл тохиолдсон байж магадгүй болж байгаа ч гэж магадгүй шударга ямар нэг зүйл болохгүй байгаа. Ямар нэг зүйл буруу тогтолцоо явагдаад байгаа. Таны ажил мэргэжил дээр ч юм уу хийх хахуйл бас байдаг ч юм уу та тэрийг харсан ч юм уу ямар нэг байдлаар амьдралд чинь ч юм уу ямар нэг шударга бос зүйл таны амьдралд ингээд тохиолдоод байгаа. Зарим нэг хүмүүст ер нь анхааруулж хэлэхэд энэ байдал болох дээр одоо та магадгүй шинэ ажилд орох гэсэн чинь тэр ажил нь яг таны яг хийх ёстой ажил мөн үү биш үү? Энэ бүхнийг одоо энэ хоёр хүзэр маань хангид маань энэ judgment хоёр justice гэдэг шударга ёсны хүзэр маань холбогдоод байна л да. Ер нь энэ бодож дүн шинжилгээ хийгээрээ миний энэ хийх ёстой ажил яг мөн байсан уу гэдэг дээр айгуу дүн шинжилгээ хийгээрэй гэдгийг харуулад байна л да. Тэгэхээр энэ та нарын хийж байгаа ажил байж магадгүй тэгээд энэ бүхэн чи яг та нарын хийх ёстой ажил мөн байсан уу? Эсвэл ингээд нэг л сэтгэл санаа нэг л ингээд тогтворгүй байгаад байгаа байхгүй. Гэхдээ ингээд бас ерөн гацалтын энергитэй болчихсон. Тэгэхээр энэ байдал дээрээ дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Ер нь бол та нарын амьдралд бас шударга ёс байх ёстойг л сануулад харуулад байна л да. За дараагийн хүмүүс маань болохоор энэ 8-ын зоос ингээ байна. 8-ын зоос болох дээр ер нь бол тэр зарим нэг хүмүүс маань маш ажлыг ингээд маш удаан олон жил хийж байгаа. Тэгээд энийхээ ерөнхийдөө бас үр шимийг хүртээд явж байгаа. Энэ ажил дээр ингээд удаан хийснээрээ үр шимээ хүртэх гээд ингээд мэрийгээд хичээгээд хөдөлмөрлөөд өдөр шөнөгүй ингээд хөдөлмөрлөөд явж байгаа тийм хүмүүсийг харуулад байна. Тэгэхээр энэ хүмүүс маань үр шимээ хүртэхийн тулд ингээд явж гин. Тэгээд магадгүй энэ уйггүй хөдөлмөрлж байгаа хүмүүсийн ингээд одоо энэ 100 болж байгаа энэ 6 сар гараа явчихсан. Тэгэхээр та нар ингээд гоё ажлын хамт олноороо ч юм уу ингээд та нар дээр ингээд маш хурдцтай аяллаа юм мэдээлэл ирж байгаа байхгүй юу? Одоо та нар магадгүй ажлын хамт олноороо найз нөхдөөрөө ч юм уу ингээд амралтаараа одоо ингээд 7 сард бас нөгөө наадмаар амардсан шүү дээ. Яг л тийм мэдрэмж бас орж иж байна л да. Тэгэхээр бас наадмаар ингээ гоё хамт олонтойгоо магадгүй найз нөхдөдтэйгөө ингээд гоё аялах боломж ингээд гоё үүсэж байна л да. Маш хурдстайгаар. Тэгээ та нар ингээд гоё баяраа тэмдэглээд ажиллаа ингээд сайхан хийж агаад энэ зуны амралтаараа ингээд найз нөхдөдтэйгөө ингээд сайхан халуун тулаан уур амьсгал бүрдүүлээд баяраа тэмдэглээд амралтаа тэмдэглээд ингээд явж байгаа хүмүүс харагдаж байна. Энэ нөгөө нэг гацангийн энергитэй хүмүүс маань ерөнхийдөө өөр дээрээ маш сайн өөрчлөлт шинжилэлт ирэх хэрэгтэй байна л да. Одоо угаасаа нэг цикл чинь бас ингээд дуусаад шинэ эхлэл рүү ингээд орох ёстой байгаа байхгүй. Энэ ч бас ингээд 11 гэдэг тоо хоёрын тэгэхээр балансыг барих хэрэгтэй. Ер нь
дүн шинжилгээ маш сайн хийх хэрэгтэй харагдаад байна. Шудраг ёс ер нь миний амьдралд байна уугүй юу гэдгийг дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Ямар нэг байдлаар нэг таны сэтгэл нэг л болж болохгүй байгаа шудраг бос зүйлийг та бас магадгүй анзаараад байсан байж магадгүй. Тийм болохоор энэ бүхнийг та хийх нь зөв гэдгийг та энэ дүүжлэгдсэн хүн шиг ингээд энэ байдал дээр маш сайн тунгааж бодоод энэ шудраг ёсыг л балансыг л барих ёстой юм байна. Тэгэхээр энэ тэргэл сарнаар та бүхэн энэ дээр маш сайн ажиллаад өгөөрэй гэж захиа. За одоо сахиусан тэнгэрийн зөвлөгөө авсан байгаа. Жисабелла гэдэг сахиусан тэнгэр маань гараад ирсэн. За тийм ээ, энэ шинэ бизнес эхлэх цаг нь яг таарч байна. Таны эерэг хүлээлтийг дагаж аз жаргалтай үр дүн гарах болно гэсэн байна. Тэгэхээр та нар ингээд энэ байдал дээрээ ингээд дүн шинжилгээ хийгээд ингээд шинэ ажил эхлүүлэхэд энэ сахиусан тэнгэр маань Жисабелла гэдэг сахиусан тэнгэр маань яг цаг нь болсон байгаа шүү. Та нарын энэ шудраг ёсны юуг сайн таниад өөр бизнес эхлүүлээрээ эн чинь бол буруу шүү гэдгийг л гоё эерэг тийм ажил төрөл хийгээрэй л гэдгийг сануулж байгаа юм байна. Тэгээд тэр шинэ ажил энд бас хурдстай ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр шинэ ажил эхлүүлэх юм бол та нар маш гоё эргээр ингээд бодснороо маш сайхан ажил төрөл эрхийг ч бас үгүйсэхгүй байна л та. Тэгэхээр Жисабелла гэдэг энэ юу маань шинэ ажил хийх юм бол та бол аз жаргалтай үр дүнгийг харах болно гэсэн бас мессежүүдийг өгж байна. Та бүхэнд 2 дугаар бүлгийнхэнд ерөнхийдөө өгж байна. За одоо энэ хийж байгаа ажилдаа ч гэсэн ингээд яг хуу энэ ажиллаа ч гэсэн хийж байгаа ч гэсэндээ тодорхой үр шимээ өгнө гэдгийг бас Жисабелла энэ сахиусан тэнгэр маань сануулж байгаа юм байна. За энэ болох дээрээ Баниса гэдэг сахиусан тэнгэр гараад ирсэн. Шийдвэрээ гаргахын тулд аль зам намайг бурханлаг зорилгодоо ойртуулдаг вэ? Аль зам намайг түүнээс холдуулдаг вэ? Ер нь бол 2 дугаар бүлгийнхэн маань бас ерөнхийдөө дүн шинжилгээ хийх л хэрэгтэй юм ер нь ойлголт авлаа л та. Ер нь тэгээд яг аль нь та нарын ингээд бурхантай ойрхон тийм бурхантай ойртуулж байна гэдэг өөртөө дүн шинжилгээ гэж гараад байгаа шүү дээ. Энэ бас л дүн шинжилгээ баланс тэнцвэр гэдэг байгаа. Тэгэхээр аль зам нь та нарт ингээ бурханы тал руу ингээ зорилгодоо ойртуулж байна. Аль зам намайг бурханаас холдуулаад байна гэдгийг та нар өөрсдөө ингээд ер нь 2 дугаар бүлгийнх нь ямар ч байдалд байснараа ерөнхийдөө ойлгох боломж нь харагдаад байна л да. Тэгэхээр та бүхэн маань зөв замыг сонгороо. Ер нь бол бурхан бас ингээ сахиусан тэнгэрүүд маань бас ерөнхийдөө та бүхэнд бас сануулж байна. За тэгээд 2 дугаар бүлгийнхэнд маань амжилт хүсье. Энэ тэргэл сар маань аль болохгүй байгаа зүйлс дээр анхаарад тэр бүхнийг өөрөөсөө холдуулаарай. Тэгээд та бүхэн маань лайк, subscribe дараад өгөрөө, комент бичээрэй. Бас бусдад түгээгээрэй. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. За 3 дугаар бүлгийнхэн ридингдээ тавтаа морилно. Та бүхний сонгосон стикер маань энэ тэргэл сарны стикер сонгосон байна. За энэний асуулт маань энэ тэргэл сар маань танд ямар сайн сайхан бүхэн ирж байна вэ гэсэн асуулт асуусан байгаа. За энийг хараад агаад ингээд 2 төрлийн хүмүүс байж магадгүй. За тэгэхээр энэ сэлэмний тамга болохоор доош хараад гараад ирсэн. Тэгээд зарим нэг хүмүүс маань шинээр ингээд бүх юм хиймээр өгдөг тэгсэн чи эрч хүч энерги нь хөрөлцөхгүй, магадгүй өөртөө итгэлгүй. Тэгээд нэг айдас төгшөөрийн мэдрэмжтэй болчихсон. Тэгээ ер нь ингээд өөртөө жоохон сэтгэл санаа нь ер нь их тогтворгүй байдалтай харагдаад байна л да. Энэ дээр тэгэхээр зэрэг энэ алдсан ингээд эрч хүч энерги магадгүй ингээд цуглуулснараа хуучин эхлүүлж байсан шинэ ажил магадгүй танд байж магадгүй тэргээ эхлүүлээрэй гэдгийг бас энэ илтгэж байж болдог байхгүй юу.
Тэгэхээр одоогоор яг шин зүйлийг таны энерги эрчим чинь арай л хүрхгүй байгаа юм байна. Тэгвэл энэ тэргэл сар гарч байгаа штэ гүзээлзгэн сар маань 3 хоног явагдана. Одоо 2 хоног яваад ингээд дүүрж байгаа. Тэгэхээр энэ тэргэл сарнаар өөртөө энэ айдас төгшөөр, өөртөө ихтгэлгүй байдал энэ энерги чинь маш их бууралттай байна л да. Тэгээ гоё давстаа баанд ордог ч юм уу, гоё энергийн цэвэрлэгээ хийх шаардлагатай юу н харагдаад байна. Тэгжээж энерги чинь тогтворж шинэ эхлэлийг эхлүүлэхэд маш сайн байдаг байхгүй юу? За. Дараагийн Хинга Вонс Саваны хаан маань доош арга гараад ирсэн. Энэ хүмүүс маань ер нь бол хааны энергитэй учраас ерөнхийдөө жоохон хүмүүстэй бусдаа жоохон хэрцгий, ширүүн харьцах гад эсвэл ямар нэг ажлыг хурдан хийх гээд эхлүүлэх гээд ингээд байгаа. Тэр бүхтэнд бас буруу шийдвэр байж магадгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр маш ингээд гал эрчим айгуу цоглорцсон байгаад нь хонь, ном, арслангийн орд байж магадгүй. Тэгэхээр ер нь юмыг жоохон бодолтойгоор ингээд эргцүүлж бодоод төлөвлөөд ингээд гаргаарай гэдгийг л энэ хүзэр маань сануулад байна. Тэгээ энэ дээр эрчгүүч энергигүй байгаа шүү дээ. Энэ дээр бас ер нь эхлүүлж болохгүй гэдгийг энэ хоёр хүзэр маань батлаад харуулчлаа л да яг. Тэгэхээр энэ удаадаа болох дээрээ ер нь альва зүйлсийг ерөнхийдөө маш гоё тунгаагаад өөрийнхөө энерги дээр ажиллаад иймэрхүү байдалтай байвал зүгээр юм байна шүү. Та нарын тэгж анхааруулга сануулга орж иж байна. За Temperance хүзэр маань карт маань доош хараад гараад ирсэн. Энэ болох дээр альва зүйлс дээр баланстай байхыг хэлдэг. Хитрхи ямар нэг зүйл дээр ингээд хитрхи донтчихсан. Хитрхи та нөгөө нэг ажил гээд ажилдаа хитрхи их донтчихсан. Одоо нэг ажлыг маш их ингээд хийгээд идэг. Тэгээд сэтгэлээсээ одоо ямар нэг зүйлийг балансыг барих хэвээр нэг болоод мөнгө төгрөгийн араас хитрхи их бодож явдаг ч юм уу. Нэг болоод материалын зүйлс рүү хитрхи их шунаад яваад байгаа. Энэ энергийг даруй төлөв Temperance даруй төлөв гэдэг энэ хүзэр маань илтгэхэд байна л да. Тэгэхээр та хитрхи их мөнгөний төлөө энэ эрх мэдлийн төлөө ажлын төлөө ингээд дандаа ингээд материалын зүйлс рүү хитрхи их явснаасаа болоод өөрийнхөө энэ балансыг бас алдаад байгаа байхгүй юу? Тэнцвэртэй байдал ажил амралтаа ингээ гой зохицуулж чадахгүй яваад байна. Тэгээ бас сэтгэл зүйн балансыг бас тэнцвэржүүлэх хэрэгтэй. Хит их материалын зүйлс рүү хит их анхаарат байгааг бас илтгэхэд байгаа л да. Иймэрхүү хүмүүс харагдаад байна. За нарны хүзэр маань гараад ирсэн. Нар болохлээрээ альва зүйл дээр ингээд ямар нэг зүйл одоо ингээд болохгүй байгаа зүйлсийг ингээд бууж өгөө гэж байгаа байхгүй юу? Ер нь бол нарны хүзэр маань маш эерэг сайхан утгатай хүзрэлтэй. Тэгэхээр альва зүйл дээр ингээд нарны ер нь бол бууж өгөх хэрэгтэй. Тэгээд дотоод хүүхдээ сонсох хэрэгтэй. Өөрийнхөө дотоод хүүхдийг сонсснороо маш гоё ингээд нар шиг ингээд таны амьдралд гэрэл орж ирдэг шүү гэдгийг сануулад байгаа байхгүй юу? Тэгэхээр таны дотоод хүүхд чинь танд ингээд чин үннийг ярьдаг шүү гэдгийг сануулад байна. Тэгэхээр та энэ уул нь бол таны амьдралд маш гоё аз жаргал ингээд элбэг дэлбэг хангалуун байдал ингээд ирэх гээд байгаа байхгүй юу? Та энэ тэргэл сарнаар маш гоё зүйл дээр төвлөрөөд ингэх юм бол бас ингээд дотоод хүүхдээ сонсох боломжтой, өөрийнхөө шинэ эхлэлийг бас дотоод хүүхдээ сонсснороо шинэ эхлэлийг бас мэдрэх боломжтой байдаг. Тэгээд энэ хүүхэд маань маш ер нь бол аз жаргалыг бэлгэддэг. Ер нь утгагүй одоо таны амьдралд бас аз жаргал ирэх гээд байгаа. Ямар нэг байдлаараа таны амьдралд ажил амьдралд ер нь ингээд сайн сайхан бүх нь орж ирэх гээд байгаа. Тэгээд ямар нэг урд нь ингээд таны амьдралд ингээд онцгүй зүйлсүүд ингээд байдаг байсан болвол энэ бүхэн чинь одоо ингээд энэ тэргэл сарнаар дуусахар болж байгаа юм биш үү?
Тэгэхээр ингээд дараагийн цикл рүүгээ бас ингээд орж байгаа гэж ойлгож бас болох нэ. Тэгэхээр та нар маань энэ 3 дугаар бүлгийнхэн маань ер нь өөртөө дотоод хүүхдээ сайн ажиглаараа. Ер нь шинэ зүйлсийг одоохондоо эхлүүлэх хэрэггүй. Бусдаа ямар нэг зүйлийг хурдан шийдвэр гаргахгүйгээр балансаа тэнцвэртэй байгаарай гэдгийг сануулж байна. За дараагийн хөзөр маань Knight of Cups энэ жанчны аяг гарч иж байгаа байхгүй юу? Магадгүй 3 дугаар бүлгийнхэнд маань ийм гоё романтик, ийм гоё магадгүй эмэгтэй хүн сонсож байгаа бол ийм гоё зүүн бэлэг өндөртэй ийм сайхан хүн таны амьдралд гарч ирэх боломжтой харагдаж байна. Магадгүй эрэгтэй хүн сонсож байгаа бол зүүн бэлэг өндөртэй сайхан эмэгтэй хүн гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр энэ хүн болохоор маш гоё зүүн совын өндөртэй аливаа зүйлийг ингээд чин сэтгэлээсээ хийдэг. Тэгэд энэ тэргэл сар таны амьдралд маш утга учир өгж ийн л да. Ийм гоё зүүн совинтой маш гоё романтик эсвэл та байж болно. Ямар нэг ажлыг чин сэтгэлээсээ ингээд зүүн совнгоо дотоод хүүхдээ сонсснороо та чин сэтгэлээсээ бүхий зүйлсийг ингээд хийж эхлүүлэх юм бол таны амьдралд маш гоё аз жаргал, элбэг, дэлбэг, хангалуун ер нь бол өөрчлөлт, шинжлэл таны амьдралд орж ирэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд хоёр талаасаа сонсож болно гэсэн үг л дээ. Тийм магадaltaй байна шүү. За сахиусан тэнгэрээс зөвлөгөө авсан байгаа. Сирена гэдэг энэ сахиусан тэнгэр байгаа. Энэ болохоор би гэр бүлийн сахиусан тэнгэрээ танаа гэрт аз жаргалтай өөрчлөлт эсвэл ямар нэг байдлаар нэмэгдэл ирэх болно гэсэн байна. Тэгэхээр та нарыг энэ сахиусан тэнгэрүүд маань маш их ивэж байгаа юм байна. Би бол танаа гэр бүл үр хүүхдүүдийг чи хамгаалж байгаа шүү. Тэгээд танд бас илүү их орлого ч юм уу янз бүрийн нэг л байдлаар нэмэгдэл орж ирэх юм байна л да. Мөнгө төгрөг ч юм уу эсвэл бэлэг ч юм уу тиймэрхүү байж болно бас. За Бенеса гэдэг энэ сахиусан тэнгэр маань гараад ирсэн. Гэхдээ энэ бас 2 дугаар бүлэг дээр гарч ирсэн санагдаад байна. За шийдвэрээ гаргахын тулд аль зам намайг бурханлаг зорилгодоо ойртуулдаг вэ? Аль зам намайг төөнөөс холдуулдаг вэ гэдгийг тэр одоо энэ сахиусан тэнгэр маань ингээд яг л энэ нарны хөзөртэй маань маш сайхан холбогдож байна л да. Ер нь та нар тэгээд дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна л да. Өөртөөгөө аль зам нь илүү ингээд бурхантай ойртуулж аль нь холдуулаад байна. Энэ дээр айгүй их юу яагаад байгаа штэ. Төлөв дараа материалын зүйлс рүү хит их яваад байгаа штэ. Тэгэхээр мөнгө төгрөг, эд баялаг иймэрхүү зүйлс рүү хитрхийх яваад байна. Тийм болохоор бурхнаасаа жоохон холдоод байгаа мó да, сүнслэг замлаасаа ер нь холдоод байгаа мó да гэсэн тийм сануулгууд орж иж байна. За 3 дугаар бүлгийнхний ингээд сонгосон уншлага маань ингээд өндөрлөлөө. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд лайк, subscribe дараад өгөөрэй. Бас сайхан сэтгэлийн комент бичээрэй. Бусдад бас шеэрлээрэй. Тэгээд энэ бүхэнд ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.